Эдвардсыг та ирж шүүж өгөөч гэсэн байна. Тэгээ энэ бол бид нар тэг том сургамж болох хэвээр. Яаж ч дотроо халалцсан бай. Чам руу өнгөлцөж байгаа гадаад улсын төрийн тэргүүнийг авчирч өөрийнхөө хэргийг шүүлгдэг бол буруу байхгүй. Тэгээ Эдвард тгий шүүгээд өгөөгээд тэгээ ирэхлээр ингээ мега надад хэдийг өгсөн байна. За мега 100 мянга өгсөн байна. Отгоо надад хэдийг өгсөн байна. 150 өгсөн байна шүү. За энэ нэгүн тайжийн удмыг хаанаар тавья гэдэг ийм юм болоод. За яг бай тэр энэ эдийн заргыг шүүгээд. Гэхдээ мань хүн бол өөрийгөө прима хэм блэ. За өөрийнхөө одоо ерөнхийдөө нэг ерөнхий шүүгч буюу тэдний дээдлийн хүн болохыг хүлийн зөвшөөрсөн хон чинь шүүнэ гээд. Тэгээ нөгөөдөл нэгч нарийн бодог тэгээд мэдээж ч одоо ингээд энэ ахын хэлсний бүгдөө хүлийн зөвшөөрнө шүү дээ гээд. Тэгсэн нөгөөт нь яг жинкнэрээ авах болчихгүй. Валасын тухай домог гэдэг нь 16 дугаар зууны 16 дугаар зууны Сохор гари гэж хүний бичсэн нэг юу байгаа. Найраглал 100 гаруй жилийн дараа юм шүү дээ. 200 жил. Тэгээд тэр Сохор гаригийн найраглал дээр энэ Валасыг ийм хүн байсан юм аа. Энтергээд яцсан. Тэгээд юу яасан бэхгүй. Тэр энэ хүүхэн нь шүү дээ. Одоо энэ маньюуны дурлаад ингээд автах байдаг хүүхэн. Энэ хүүхний чинь гаригийнх нь Сохор гаригийнх нь найраглал дээр Марион гэж бичсэн байдаг. За. Тэгэхээр энэ Робин Гуд болчиход байгаа үз. Робин Гудын хүүхэн чинь бас Марион шүү дээ. Ийм тулдааныг хийхин тулд байна шүү дээ. Асар их бэлтгэл хэрэгтэй. Чи өөдөөс чинь ирж байгаа морин зэрэг. Чи тэрийг хараад ядаж тар зогтохгүй байх сэтгэл зүйн сургалт чамд хэрэгтэй. Хоёрдугаар тэр мориноос биш өөрийнхөө дараагаас илүү айдаг байх хэрэгтэй. Тэгжээ чи тийм зогсож болдог шүү дээ. Айдгүй байх юм бол за боли юу газар маань өөдөөс баахан ачаатай хамаа зэрэг чинь болж үзээгээл яваадаг шүү дээ. Нэр тоглоомчгүй шүү дээ. Чи морь гэдэг чинь тэгээд чи хуйг дуулахтай морь байгаа шүү дээ. Надах чинь дор хаяж 500 кг жинтэй. Тэгээд дээр нь дор хаяж 80 кг жинтэй нэг хүн суугаад тэрэн дээр 20 кг жинтэй төмөр өлгцсөн байна шүү дээ. 600 кг чам руу 40 км цагийн хурдтай орж ирж байна. За байцгаана үзэгчдээ Монголын гигцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. За алдарт кино шүүмж явуулдаг ээлж. Тэгээд өнөөдрийн кино бол монголоор хатан зөрөгтөн гэж орчуулсан байна. Braveheart тий хатан зөрөгтөн. Айгүй олон хүмүүс санал тавьсан. Энэ кино шүүмжтэй холбогдуулаад зарим нь шинждэг Монголын түүхтэй ямар холбоотой юм бэ гэж сууж байгаа хүмүүс байна. Ер нь бол уул нь одоо дөнгөж саяхан гарсан тэр нэг 1241 өрний босгон дээр гээд нэг Батгааны тухай кино гэдэг байгаа шүү дээ. Тэрийг шивнжлээч гэсэн хүсэлтүүд бас их ирсэн байлээ. Гэхдээ дөнгөж кино гарч эхэлж байгаа учраас жоохон хүмүүс үзсэн байна. Шүүмжилсэн дээр баг. Тийм учраас одоо энэ манай Мел Гибсон гуан хийсэн хатан зөрөгтөн гэдэг энэ киног өнөөдөр нэг ярьчих гэж бодсон. Ч одоо уран сахны кино юм уу түүхэн кино? Түүх уран сахны кино. Өөрөө Мел Гибсон чинь баахан шүүмжлэгдээд ороогдоод тэгээд ер нь бол ингээд нэг тийм 75% юу яцсан юм аа, зохиоцсон юм аа гэд хэлсэн. Тийм болохоор зэрэг энийг баг жанраараа бол түүхэн фэнтези англиад оруулах ёстой кино баг. Тэгээд эн чинь хэцүү юм. Ер нь киноны хувьд бол их гоё хийсэн кино. Зүгээр амьдрал дээр юм байгаагүй л хэцүү болохоос биш. Тэгээ хоёулаа өнөөдөр яг юу нь байгаагүй, юу нь байсан. Тэгээд энэ кинон дэр одоо юу гаргаж байгаа санаа үзэл суртал одоо тэр талаас нь ярих хэрэгтэй байна. Энэ одоо энэ Мел Гибсны кинонууд ингээд нэг клишегээр хийцсэн юм шиг их сонин кино. Одоо энэ дээр ингээд
би одоо ингээд тариа гэр бүлтэй болоод сайхан амьдрах гэж ингээд нэг залуу тэгээд байгаа шүү дээ. Нэг Уильям Воллес гэдэг залуу чинь тэгсэн чинь агваг нь аллаа тэгээд өстө пим пам болоод тэгэнгүүт мань хүн чинь мачи гэдэг өстө бөөн сэлэн бариад бослог гаргаад ингээд бочгнуулаад авчиж байгаа шүү дээ. Чи патриот эх оронч гэдэг кино гэдэг шүү дээ. Бас яг ингээд айгуу сайхан амьдрах гэж яг нөгөөдөл нь одоо цөмөр англичуудаа байлдах өгсч үгүй би байлдахгүй би одоо миний дурдайнд дууссан. Сайхан амьдрмаар байна гэсэн чинь авгааг нь аллаад тэгэнгүүт нөгөө чи мачи гэл нөгөө индиануудын тамга авкүрэл гэсэн английн зэргийг алаад эхэлдэг. Яг ингээд нэг юугаар хийцсэн юм шиг. Ер нь бол Гибсон ч бас нөгөө апокалипсисийг бас яасан шүү дээ. Найруулсан жүжигч чинь. Продюсер. Ер нь бол юу л да одоо үзэл сурталын кино. За патриот бол ойлгож болж байна. Америкийн үзэл суртал. Америк улс анх яаж үүссэн. Энэ дээр юу ийсэн бэ гэдэг бас их асуултын дэмжигтэй байгаа. Хаа байсан Австрали гаралтай Австралийн иргэн Мел Гибсон Холливуудтай нийлээд англичууд ямар муухай хүмүүс вэ гэдгийг гаргаж байгаа кино. Патриот бас их тийм шүү дээ. Патриот дээр бас дараа нь англичууд их гомдол гаргасан шүү дээ. Англичууд нь гомдол гаргасан. Тийм шүү дээ. Англичууд чинь тэгэж тосгон мосгоноор шатааж исэн юм байхгүй байхгүй юу? Америк иргэнийдээ болох нь болсон. Мэдээж тайм болж байгаа юм чинь хүн өхөн өгсөн. Тэгтээ тэгэж одоо ингээд бүгдийн зүм давж хийж байгаа ш тас юм байгаагүй. Энэ дээр ч гэсэн бас хэтрүүлсэн байна гэсэн гомдлууд их гарсан л та. Юуны киноны чинь Оскар нэг биш юугаар авсан баг. 5 Оскар. За авсан. Тэн дээр нь англичууд боож хүү алдсан. За Times ингэж англичуудыг ингэж айгүй муухайгаар дүрсэлсэн кинонд шагналаг өгдөхтэй яа дээ. Энэ ч худлаа кино шүү дээ. Худлаа болго үйл явдал яриад шүү дээ. Ингээд нилээн ивэсэн бас тийм болсон. Дээрээс нь айхтар улс төрийн нөлөөтэй үйл явдал. Энэ чи 95 онд гарсан кино шүү дээ. 97 онд Шотланд тусдаа парламенттай болсон. 97 онд. Тэр жилийн дараа за. Тэгээд энэ Шотландын үндэсний үзэс хэрэггэхэд аюул нөлөө үзүүлсэн кино гэж. Холливуд ягаад тэрийг хийх хэвтэй. Аюул сонирн байгаа үстэй тийм. Гибсон гэхдээ уг гарал нь юу юм бол? Уг гарал нь Ирланд. Ирланд юм байна тий. Тэгээ энд яг Ирландын зэрэг хурж ирээ Шотландуудад гинт дэврэлдээл амар юм болдог штэ тий. Тэг сайн. Нэг Ирланд залуу шатаануудын дунд орцсон. Бид нэр ингэн гээд патриот төр нэг Франц нөхөр санаж гэнэ үү? Англичуудыг алнаа гэл ингээл энэ дээр ч гэсэн нэг Ирланд англичуудыг алнаа гэл. Ер нь амьдрал дээр бол тийм Ирландын зэрэг ирээ Шотландтай нийлсэн байхгүй л тий. Ер нь бол. Тэнд бол манай Мел Гибсний удмын цус нөлөөлсөн баг. Тий. Зөвхөн Шотландуудыг яагаад тийм дэмжих юм хийсэн гэдэг их сонин асуудал болох гэдэг. Жохон конспиролог ярих юм бол чин 70 сая долларын санхүүжилттэй кино л үү дээ. 95 оны 70 сая долларын санхүүжилттэй кино гэдэг бол амар том санхүүжилт. Яг олсон тэрийг 200 хэдэн саяг олсон билүү. Хэн өгчв гэдэг бас нэг асуулт байна. Айгуу сонин. Энэ жоохон конспиролог болоод хоёулаа баримтгүй юм руу яваад урчих учраас болий. Гэхдээ эн чин анхны кино зохиол нь Рандал Валлес гэдэг хүн бичээд тэгээд MGM студио дээр хийгдэнэ гээд Алан Лад гэдэг одоо кино найруулагч энэ кино зохиолыг аваад ингээд эхэлж исэн байхгүй. Тэгээ MGM дампуураад тэгсэн чинь Мел Гибсон тэр нэрэд тэгээ Мел Гибсон 70 сая доллар ханаас ч юм олдоод энэ киног хийчихсэн. Тэгээ тэрний дараа 2 жилийн дараа Шотландын парламенттай болоод одоо Шотланд ч тусдаа ерөнхий сайдтай шүү дээ. Английн бүрэлдэхүүнд байгаа боломж. Тэгэхээр тэнд бас янз бүрийн юмнууд явсан байж таарах бах кельтийн мөнгө орсон болов гэж бодохоор. За хоёул кино эхлэхээс өмнө баримтгүй ярьж бас хэрэгт орчих гээд яг. Гэхдээ энэ ч бас Мел Гибсон өөрөө тэр гол дүрдэн тоглосон Софи Марсо энэ бол бас том жүжигчин шүү дээ. Францын алдартай жүжигчин ийм том оддууд тоглосон. Уул нь чинь киноны эхний зураг авалтан дээр нь энэ хинд Уильям Воллест Брэд Питт тоглох хэрэгтэй байсан билээ. Тэгээ Брэд Питт тэр 2 кинотой байжгаад тэгээд үнэхээр амжаагүй. Хоёрдугаарт дээр урт шилбэт Эдвард Ханд бол Шон Коннери тоглох хэрэгтэй байсан билээ. Тэгээ Шон Коннери бас өөр кинотой байжгаад амжаагүй. Гэхдээ Шон Коннери хинд Мел Гибсонд хэд удаа уулзаж
одоо Шотланд дуудлага зааж өгсөн гэдэг юм билээ. Энд ч бас нэг Шотланд дуудлага. Брэд Питтийн дараа Арнольд Шварценеггерийг нэг бас үзсэн баг. Тэгээд Шотландын үндэсний баатар хийхээр арай герман дуудлагатай англиар ярьдаг хүн I'll be back гэдэг нь амар юм болох баг л та. Тэгээд сүүлдээ Мел Гибсон гоо ер нь би өөрөө тоглоё болоо явцсан юм байлээ л те. Юу киноны үйл явдлын талаар бас нөгөө ялангуяа залуу үзэгч сайн үзээгүй ч магадгүй 95 оны кино. Юу тухайгаар хатан зөрөгтөнгөө. Тий. Энэ хатан зөрөгтөн кинон дэр бол юу Англи хаан Эдвард Шотландыг эзэгнээд хэддүгээр зуунд энэ ч 13 дугаар зууны төгсгөлд. За тэгээд урт хэлбэт Эдвард гэдэг нь Шотландыг эзэгнээд болж өгөхгүй байсан учраас тэр дардлыг тэсч чадхаа байсан одоо тариачны хөө Уильям Воллес бослог гаргаад өдөртөө тэгэнгүүт тэрийг нь Шотландын язгууртнууд тэрний дотор Роберт Брюс гэдэг одоо дараагийн Шотландын дараагийн хаан болсон хүн тэр Уильям Воллесыг дэмжиж бөөнд тэмцэл болоод Стерлингийн дэргэд Английн зэргийг буцахад тэгээд Эдвардсын сандрахтаа Францаас буцаж ирж ягаад одоо цэрэг мэрэг цоглуулад Уильям Воллестай хилцээ ихээр хүүгийнхээ ахтан Изабеллаг явуулаад нөгөө Гоо Филиппийн охин штэ Францын хаан Гоо Филиппийн охин Изабелла. Тэгэд Изабелла нь очихдоо Уильям Воллестай маслаад тагнуул нь болж хөврөөд ингэх гэж шүү манай хадам гэх гэж шүү өдрөг мэдээ өгж мөгөөд тэгээ Уильям Воллес нь мундаг байлдаж байгаа сүүлд нь Фолкеркийн дэргэд ялагдаад тэгээд Фолкеркийн дэргэд ялагдахад нь Шотландын язгууртнууд нь урваад тэгээд Роберт Брюсийн аав нь одоо ингэж хов өгсөн болж таарад тэгээд Роберт Брюс нь одоо тэгээд дараа нь тэр Фолкеркийн тулдааны төгсгөлд Уильям Воллес чинь нөгөө Эдвард хааны нэг бие хамгаалагчийг барьж од морноос нь татж буулгаад алах гээд ингэсэн чинь нөгөөх нь Роберт Брюс болж өөрөө Шотландын хаан болох хэвээр хүн Английн хааны бие хамгаалагч хийцэн нааж явж идэг. Тэгээд нөгөөх чинь санаагаар унаад ингээд сүлд нь баригдаад тэгээд цааслагдчихж байгаа. Та зэрэгт 2 жил халуу. Нэг жил яасан бэ? Амар ярьж гин үү? Та бас цэргүүдээс нэг үзээгүй кино мэнэгаа сайн ярьж өгдөг гэсэн байгаа тий. Тэр үед би тэдрээс нэг илүү кино үзсэн юм байгаа гэлтэй. Цэрэг чи би ард өсөд албаасан. Шалтай юм ярьж чадахгүй шүү дээ. Өсрэлний Чингис гүхэл ярих байсан байна. Яг энэ үеийн түүхэн 14-р зуун 13-р зууны сүүл 14-р зууны их үе. Яг энэ үед энэ Английн бүс нутагт тэр нь ямархуу өстөр эдийн засгийн нөхцөл байдалтай байсан. Тэгээ энэ киног үзэхлээр кино хийсэн хүмүүс ч үзэгчид бид нар ч гэсэн одоогийн проекцоор хараад байгаа. Франц гэж тэнд нэг юм, Англи гэж тэнд нэг юм, Шотланд гэж энд нэг юм, Ирланд гэж энд нэг юм ч гэдэг юм. Яг одоо яг энэ бослог гардаг чинь 1297 он штэ. Стерлингийн тулдаан гэдэг нь. 1297 он гэхэд бол одоо тийм Англи гэж одоогийн Англи шиг байгаагүй. Английн хаан урт шилбэт Эдвардс буюу Эдвардс Лонгшанк гэж. Тэр хаан чинь болвол Францын, Британи, Гаскон, Аквитан мужуудад өөрийн эзэмшилтэй. Ер нь Английн хаадууд чинь Францаас ирсэн нормандууд штэ. Вилгельм нөгөө байлдан дагуулагч Вилгельмийн удмынхан Английн хаад болцсон байгаа штэ. Шотландын хаан гэдэг Роберт Брюс гэдэг хаан болно гэд яриад штэ. Энэ нөхөр чинь юу байхгүй юу? Вилгельмийг дагаж ирсэн бас Нормандын рицер. Тэг. Ер нь бол яг 13 дугаар зуунаар нь кино хийх юм бол яг бодтой байдлыг гаргана гэх юм бол эдгээр бүгдээрээ Францаар ярих хэрэгтэй. Англиар ярих хэрэггүй. Бараг англи хэл мэдэхгүй гэж магадгүй шах хүмүүс байх хэрэгтэй. Францаар ярьдаг хүмүүс байх хэрэгтэй. Француу латин уу? Франц. Эдгээр чинь Нормандаас ирсэн хүмүүс шүү дээ. Бүр гарал үүслээр Скандинаваас ирсэн, Францад суурьсан хүмүүс. Францаар ярьдаг, Англиг захирдаг шведүүд. Бүр тэгж ярил. Тийм болохоор зэрэг энд Шотландын тусгаар тогтнол гэдэг асуудал биш юм байна. Хэн хаана юугаа захирах вэ гэдэг асуудал байхгүй. Энэ Шотланд гэдэг нутгийг захирж байгаа
Норман биш үү? Францаас ирсэн Норман Брюс гэдэг. Нөгөөх нь Англиг захирж байгаа хэн бэ? Францаас ирсэн Норман байна. Ийм баггүй. Тийм учраас тэр нөхөр чинь Францад эдлийн газартай Норманд нь байж штэ. Британи Норманд гэдэг энэ мужууд нь Английн ч яг одоо тэр хааны эзэн биш лээ. Ирланд бол Ирландч гэж байгаагүй. Одоо нөгөө их Монгол улс байгуулагдахаас өмнө Монголын хэр талд Хэрээд татар Монгол 8 мэргэд гэдэг шиг тийм байсан. Ирланд нь. Тийм учраас Ирланд гэсэн нэгдмэл ойлголт бол байгаагүй л дээ. Энэ кинон дэр бол гаргаад ийн лээ. Ер нь бол Уильям Воллес гэдэг нь өөрөө домог. Тийм хүн байсан юм шиг байна. Гэхдээ энэ кинон дэр гараад байгаа шиг ийм тариачны хүүхэд биш. Энэ нөгөө аав нь алагдчихад ингээд дараа нь нэг аавынх нь хамаатан нэг нөхөр ирээд Уильям Воллесыг авч явж байгаа хэсэг байгаа үстэй. Урж ирчээд гэж байгаа. За чи санаж байна уу? Би чиний арга айл байна гэдэг. Би жам дээр ирээд мега чи намайг санаж байна уу? Би чиний авах зуутын ноён байна. Гэвэл чи юу? Арга айл гэдэг чинь цэргийн цолгохгүй. За. Хүний нэр биш. Нэмэрхүү алдаанууд бий. За одоо тэр болгонтой ч нэг суралдаач яах вэ те. Тийм болохоор зэрэг энд болж байгаа үйл явдал нь нөгөө түүхнээсээ жоохон өөрөөр туршлагдсан. Гэхдээ одоо би бас нөгөө нэг гладиаторыг ярьж байгаа чи нэг тэгсэн шүү дээ. Таны яг хэлснээр хийх юм бол хинч үзэхгүй кино болох юм байна гэж. Одоо яг түгэнд ийм болсон юм ба гэд хийх юм бол да бас нэрээ хинч үзэхгүй кино болох байгаа юм жирс. Бүтэн бантан байгаа. Хин хаана байгаа нь бүү мэд. Яг болж байгаа үйл явдал нь юу гэхлээр 1286 онд Шотландыг захирж исэн Александр 3 дугаар Александр гэдэг хаан морнес унууд хүчгсэн. Хуралд орчоод буцаж явж хагаад тэр халамцуу явсан бах уу. Тэгэд морнес унууд үзэг унгалаад өгсөн. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэр гүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хурж байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Та ингэ бусад улсын түүхийг ярихаар заавал доош нь нэг тийм Монгол үнийг болохоор тэр тэгж өгөөгүй. Тэр их гоё өнгөсөн. Чи хөл бүх насаараа морь унж байгаа баатар. Тэгээд явж ийснэ. Тэгээд тэр чин бороотод гэж байна. Бороотод мань үнийг бити яваа. Бороо өнгөрөөчөд явгээд Эдинбургт хуралд орчоод одоо нэг тийм ноёдын цуглаанд орчоод буцахт нөө тийм байхгүй би хатан дээр очих хэрэгтэй гэд харахгүй шин газараа гараад өгцөн гэдэг байхгүй. Тэгээ мөрнөөс унаад өгцөн. Тэр хатанлага яарсан юм шиг байгаа. Тэгээд харахгүй шин боронор газараа хаан штэ тэр чинь аминда. Тэгэхээр тэр би халамцсан байсан байх л гэж бодоод. За тэр үхэлч гэж. За Хүүхэдгүү. Хаан ширэн цух хүүхэдгүү. удан байхгүй. Ач охин нэгэд нэг охин Норвегийн хааны Норвегийн нэг хаанд охиноо өгсөн. Тэгээ тэр охин нас урцсан ч гэсэн тэр охиных нь охин гээд нэг 6 настай билүү 7 настай билүү нэг охин Маргарет гэж байсан. Тэгээд нөгөө Александр хаан ч өгөхөө өмнө тэр чинь шууд өгчээгүй л дээ. Тэгээд өгөхөө өмнө бүх ноёдод удаж жагаад юу яаж байгаа хөөхгүй ам авч байгаа. Та нар тэр Маргаретыг авчирэн шүү. Тэгээ Маргарет хүү төрүүлнэ. Тэгээ тэр нь манай Шотландын хаан ширийн цуун шүүгээд. Тэгээ ам аваад тэгээд мань хүн нас орчихгүй. Тэгсэн нөгөө охины Норвегиас авчижсэн чинь нөгөөх нь далайн аялал даалгавар замдаа нас орчихсон. 7 настай байсан баг. За ингээд нас орчт юм аа. За тэгээ ингээд бүр найдлахгүй болж байгаа байхгүй. Тэгээ эрэнгүүт 12 илүү 13 ноён хаан болох гээд үзчихэж байгаа. Тэрэн дотор энэ Роберт Брюс явж байгаа. Тэгээ хамгийн их хэрэгтэй гэдэг нь Балиоли, Жон Балиоли гэж одоо нөхөр одоо хамгийн үндэслэлтэй. Би бол одоо Бартанбаатрын дүү одоо хүү нэгүн тайжийн тэдгээр үеийн тэдгээр хүмүү гэд нотолж штэ тэр. Тэгээд нөгөөдөл чинь ингээ маргалдаад тэр чи 10 жил маргалдаж байгаа байхгүй. 86-аас 92 он хүртэл гэдэг чинь 6 жил маргалдаж байгаа. Ой хөвгчлээ тэр чин Балиолын 40 өмгөөлөгч аваад Брюс нь 30 өмгөөлөгч аваад энэ төр гээд
Ер нь бол одоо түүхээр авч үзэх юм бол олон өмгөөлөгчтэй байх юм бол одоо ер нь хэрэг шийдэгддэггүй л гэсэн үг болж байгаа шүү. Та хэдгээр зууны юм? 10 би ч 1286 хоног л яриад шүү дээ. Тэгээ тэр тийм өмгөөлөгч хууль зүйн юм ойлгох. Одоо хоёулаа хоёулаа ингээ хаан болох хэрэгтэй гэдэг. Би бол ингээд би нэгүн тайжаа удам байна гэдэг. Чи дуусахрын удам байна гэдэг. Тэгээд би одоо өөрийгөө ингээд өмгөөл одоо миний асуудлыг хамгаалахын тулд би 40 өмгөөлөгч хөлсөж авал тэгэнгүүт чи 30 өмгөөлөгч хөлсөж авал ерөөс шийдэж чадах болчихгүй. Тэгээ боо юм болоод харан зэрэг Эдвардсыг та ирж шүүж өгөөч гэсэн байна. Тэгээ энэ бол бид нар тэг том сургамж болох хэрэгтэй. Яаж ч дотроо халалцсан бай. Чам руу өнгөлцөж байгаа гадаад улсын төрийн тэргүүнийг авчирч өөрийнхөө хэргийг шүүлэгдэг бол буруу байхгүй. Тэгээ Эдвард тгий өгөөд өгөөгээд тэгээ ирэхлээр ингээ мега надад хэдийг өгсөн байна. За мега 100 мянга өгсөн байна. Отгоо надад хэдийг өгсөн байна. 150 өгсөн байна шүү. За энэ нэгүн тайжийн удмыг хаанаар тавья гэдэг ийм юм болоод. За яг бай тэр энэ эдийн заргыг шүүгээд. Гэхдээ мань хүн бол өөрийгөө прима хэм блэ. За өөрийнхөө одоо ерөнхийдөө нэг ерөнхий шүүгч буюу тэдний дээдлийн хүн болохыг хүлээн зөвшөөрсөн хон чинь шүүнэ гээд. Тэгээ нөгөөдөл нэгч нарийн бодог тэгээд мэдээж ч одоо ингээд энэ ахын хэлсний бүгдөө хүлээн зөвшөөрнө шүү дээ гээд. Тэгсэн нөгөөд нь яг жинкнэрээ ах болчихгүй. Тэгээд нөгөөд чинь ингээд мега ганар тавингуудаа би жинкэн ахын болсон юм чи. Мега чи татвараа тэгэн шүү. Ингээд болдгоо. Тэгээ хамгийн аюултай нь юу болсон бэ гэсэн тэр үед хин Эдвард чинь хинтэйгээ модалцаад Францын одоо хаан Гофлиптэй модалцаад хоёр бяртай хүн үзэлцээд нь штэ. Эдвард бол том төрийн сэтгэлтэн байсан. Энийг бас хэлэх хэрэгтэй. Энэ чинь 31 настай байхдаа Илхан Абгатай тохироод тэгээд Загалмаатны 8 дугаар аянданд мордсон нөхөр юм байна. Тэгээд яг нэг жоохон мордгын хазгай юм болцсон л доо. Цуг мордсон Францын рицерүүд нь салхинд шуурганд ороод онгоцсон живэд нөгөөдөл нь явж чадхаа үйлээд Кипрчүүлээ үлдээд юунаас Италиас мордснууд нь хүрч чадлагүй бүр Кипрч хүрч чадлагүй үлдээд. Тэгээ мань хүн чинь явсаар угаад Палестин, Египт хоёрын голд одоо Негевийн элсэн сүл хавцаа буугаад тэр үед Илханаас самгар гэдэг жанжныг төм зэрэгтэй мордуулж Алеппо руу дайруулад одоо мамлюкуудыг хоёр талаас нь нийлж зогсоход тэгэд нөхөр нөгөө гурвуулаа очих хэрэгтэй байсан чинь хоёр нь байхгүй болоод мань хүн ганцаараа тэгээд нэг амбаа яваагүй хит байлдаж байгаа сүулдэ боли инхийн гэрээ байгуулъя гэд буцаа хөвцөл та. Тэгвэл мань хүн бол ерөөхдөө нөгөө явуулж исэн бодлого нь бүс нутгийн хэмжээний бодлогыг уулдаг одоо том гар байсан гэсэн үг байхгүй юу энэ Англи Шотланд тий мань хүн бол жишээлхэд одоо мань хүн дээр бол нөгөө чивтэр нэг дугаар дээр ирсэн Рабанбар Савма гэдэг одоо Илханы элч биш үү тэр чинь Бордод мань хүн дээр очиж уулзсан шүү дээ тэр Бордод ингээд одоо нөгөө Путин Трамп хоёр Будапешт уулзах гэж байна гэсэн үг биш байхгүй Бордоч мань хүний эзэмшилд байгаа байхгүй Эдвард. Тэгэхээр Эдвард ч юм бол Европоор дүүрэн бодлого явуулдаг бүр Илхан хүртэл бодлого явуулдаг ийм одоо том нөлөөний бүс нутгийн нөлөөтэй энэ кинон дээр гарч байгаа шиг ийм мундаг одоо хаан жигднээсээ мундаг хаан байхгүй хүн л жаахан бүтлмүүтэй гаруулахаас шүү дээ мань хүн бол тийм хүн байсан тэгээ Илхааттай бол энэ чинь Илхаатын баг 3 элчтэй уулзсан Рабанбар Савма Жеромо Паскарелли энтергээд тэгээ мань хүний элч хэн блэ нэг рецерви тэр нь Паскареллитэй хамт Илхаатын ордон руу явж исэн юм би. Ийм бас тийм юу биш байхгүй. Мундаг хүн байхгүй. Тэгээд мань хүн ч мэдээ Шотландыг бол тэр боломжийг ашиглаад яаж та тэгээд Шотланд нөгөө өөрийнх нь эрхэнд орчоод 1292 онд яг хөө эрхэнд ч яг үдэ автономт маягийн улс болчихж байгаа. Амар мундаг автономт улс тэ. Гэхдээ нэг эзэн эрхэн хүнд байдаг. Эдвардд байдаг. Тэс нөгөөх нь эзэн эрхээ жинкнээс нь ойлгоод тэгээд нөгөө чинь би Францтай мөнгөлсөн шүү. Та нар юу яахгүй шүү. Фламандтай юу хоньны ноосны 8-ага болио шүү. Бичиж байгаа.
Одоо хэн нэгэн нөхөр биднэр төрж ирээ та нар хятад руу нүүрс зарахгүй шүү. Гिचж байгаа байхгүй. Чи одоо багшаагийн цалин яаж тавих юм? Эмчигээ цалин яаж тавих юм? Хятад руу нүүрс зарахгүй бол тэгээ асуудал үүснэ биз дээ. Ямар ч орлогогүй болж шít. Чиний цорын ганц орлогын хөөсрөө чинь хагаа ичж байгаа. Тэгээд нөгөө Балиоли чинь за арай чи юм бид нар тохироогүй тийм байхгүй. Гингүүтээ шууд гоо Филипп руу илчилгээгээд энэ юусоо дэглэхээс олохгүй байна. Хамтрыг гээд. Тэгэнгүүт Эдвард чинь бас тэргээр дүүрэн тагнуул байгаа шүү дээ мань гүнд чинь. Шууд дорн мэдж байгаа байхгүй. Тэгэнгүүт Роберт Брюсийг дуудаад энэ хаан байж зохгүй юм бэ? Чи хаан болох уу? Нөгөө тгий би хаан болоо гэдэг. Ингээд ер нь бол энэ тулдаа молдонд Роберт Брюс чинь Эдвардын талд байлдаад байгаа нь тэр Эдвардад хайртай дэвш Балиолигийн эсрэг байлдаад байгаа. Тэ? Ван хаан биш Жамунх Тэмүүжин хоёр тэмцэлдээд байгаа байхгүй. Ер нь бол дээдлэлт нөгөө Ван хаан Эдвардын суучаад айлын дэмжих за энийн дэмжих гэдэг ийм болоод байгаа л үе байхгүй. Тийм зүгээр энэгээр нь кино хийвэл айгүй ойлгомжгүй болчих واخ. Энэ дээр бол амар гоё их оронч үзэл болоо тий. Тэгээд мэдээж нөгөө ноёдод угаасаа ноён ургаач нохоо шарваач байдаг юм би чинь Роберт Брюс урууж муурал гаргацсан байлээ л тий. Яг ер нь бол англичууд бас жоохон гомдоод байх нь аргагүй. Ягаад гэвэл англичууд одоо яг тэр үед бол нэгэнт одоо ингээд манай хараад болцсон юм чинь гээд дээрлэгтэй үзэгдэл бол угаасаа л ямар ганцхан ангилж биш бүгд тийм байсан. Тэгвэл арайч анхны шөнийн эрх мэрхийг бол тэгж байгаагүй л дээ. Тэр бол одоо яг энэ хэсэг дээр энэ хөрхөө өрмийгээд Шотландууд гэжсэн чинь нэг ноён нурж ирснээс одоо анхны шөнийн эрхээр энэ хүүхнийг би авч Prima Nocte гэдэг ойлголт бол дундад зууны ихэнх үед одоо эндээс нэг 500 жилийн өмнө боолуудад хэрэглэдэг байсан. Одоо гэдэг домогтой яг одоо тийм байсан ч юм уу ч юм уу. Тэгэхдээ бүр ингээд Giuste Prima Nocte гэдэг одоо латинаар ойлголтын бичээд үлдсэн байхад бодоход хаанагтай газар хэрэглэдэг байсан байж магадгүй. Тэгэхдээ ер нь эрх чөлөөт тариачтад хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. Хоёрдугаарт энд чинь Эдвард хурал игээд байжсэн. Үгүй ер нь Шотландын гол асуудал бол язгууртнууд нь байна. Язгууртнуудыг нь эрхэндээ оруулж авах хэрэгтэй. Тийм учраас энгийн ард дэргэдэд Prima Nocte анхны шөнийн эрхийг нэвтрүүлье гэнэ. Үгүй тэгээд эн чинь дундад зууны нийгэм шүү дээ. За чи тэгээд очиод тэр гэрлэх гэж байгаа хүүхнийг нь аваад анхны шөнө нь явуулаа. За тэгээд хүүхдтэй болох чи тэгээд тэр хүүхэд англи хүүхэд болж хүмүүж нэг хин ч амтэлсэн. Шотландууд өсөж байгаа юм чи Шотланд л хүүхэд болж хүмүүж шүү дээ. Тэгээд тэр чи ноёдд ямар хамаатай. Чи ноёдын хатанд анхны шөнийн эрх нэвтрүүлэх гэдэг үстэй. Дороо бослог болно үстэй тий. Тэр чи зэрэг мэрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор энэ зүгээр өөрөө Каламбург гэдэг юм утгагүй юм энэ кинонд дэр гаргацсан. Гэхдээ цаа зорилго нь болохоор амар дарлж ирсэн л гэсэн юм харуулах гэдэг шүү дээ. Тэгээд өөрөөр тэгэхээр ч бас англичууд жоохон гомдхон чарга болдог бид нар ч арайч тэггүй шүү дээ. Тийм болох байгаагүй. Тий. Тэгээд энэ Шотландын язгууртнууд киноны ихэн дээр авч ингээд үйлчилсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр мэрийг ерөөсө түүхүүд юм байгаагүй л дээ. Тэгээд хоёрдугаар чи ноёдын авчид дүүжилчих юм л энэ олон Шотландуудыг яаж захирах юм? Ноёдууд нь байхгүй болчихно. Дундаас нь ноён сонгоод бүтэхгүй шүү дээ. Энэ Уильям Воллес шиг авиас бэлэг бүхий итгээд олон төрөхгүй шүү дээ. Энэ бүх Шотландд 100 жил нэг төрж байгаа ч. Тэгээд тэр бол утгагүй юм харуулдаг байхгүй. Тэгээд Шотландын язгууртнууд гэсэн чинь нэг гач увц өмссөн тий. Тийм язгууртан чи чаана байдгийн тэгээд тэдний уулзж байгаа газар нь гэсэн чинь нэг адууны жүжиг шиг юм өтер байж. Тэгээд бүгдийн дөвжлээ хайсан. Тэгээд нөгөө англичууд гомдоод байгаа. Бид нар ерөөсөө тэгээгүй шүү дээ. Бид нар тийм байгаа. Ингээ улаан цагаан гүт гэдэг чинь тэгээд бас гомдхон зүйл л дээ. Оросууд Батаны тухай киногоор та гомдлоод идэгтэй. Юу тийм ээ. Үнэн жичэнд уулзуулаад дахар чи Батханыг тий. Тэгээ энэ дээр дурдгүй энэ төр. Валс чинь баг 10 настай нөгөө аав нь алагдаад тэгээд манайны чинь нөгөө Аргайл гэдэг 100-ын ноён гэдэг ах нь авч яваад тэгээд манайны чинь 10 жилийн дараа чөлөө буцаж ирж байгаа шүү дээ. Энэ оронд Франц хэл сурцсан, латин хэл сурцсан юм чинь.
хоосонгуугаар болчихж байгаа. Байлдаад сурцсан тий. Яг түүхэн тийм байж болно л доо. Ер нь Валасын эцгийг бол юу биш. Ийм ядуу тариачин биш. Ерөнхийдөө нэг тийм рицер байсан гэж үздэг юм байна л. Тийм болохоор энэ хүн бол тэгж багасаа тэгж гуйлгч явсан гар биш л дээ. Багасаа байлдаж сурсан. Тэгээ байлдаж сурна гэдэг чинь тэрийг тижих тариачд бас байгаа гэсэн үг байхгүй. Ийм хүн явсан гэсэн үг л дээ. Энэ дээр гарсан шиг юм байгаагүй. Ер нь энэ Валасын тухай домог гэдэг нь 16 дугаар зууны Сохор гари гэж хүний бичсэн нэг юу байгаа. Найраглал. 100 гаруй жилийн дараа юм шүү дээ. 200 жилийн дараа. Тэгээд тэр Сохор гаригийн найраглал дээр энэ Валасыг ийм хүн байсан юм аа. Энтергээд яатсан. Тэгээд юу яасан бэхгүй. Тэр энэ хүүхэн нь шүү дээ. Одоо энэ маньюуны дурлаад ингээд автак байдаг хүүхэн. Энэ хүүхний чинь Сохор гаригийнх нь найраглал дээр Марион гэж бичсэн байдаг. За. Тэгэхээр энэ Робин Гуд болчиход байгаа үз. Робин Гудын хүүхэн чинь бас Марион шүү дээ. Тийм учраас энэ кинон дээр нэрийн жоохон өөрчлөлтөд хийцэн байна. Тэгвэл шууд яг Робин Гуд болчиход байгаа хгүй. Энд чинь тэгээ бас нэг бахан сонин дээрэмчт маягийн нөхцөл зурлуулад тэгтээ ялгаатай нь Нортенберлендийн шерифтэй байлдахгүй бүр Английн хаантай байлдчихлаа л да. Тэгтээ ингээд хүүхэн хүртэл Марион байгаад байгаа гэдэг юм болчихно гэд өөрчлөсөн болов уу гэж ингэж боддог. Нөхрийн тэр 16 дугаар зууны сохиол дээр энэ нэр нь ямар түүхэн дүр гэж буулгасан байт. Гэхдээ энэ хүн бол өөрөө кинотойгоо давхцдаг юм уу эсвэл өөр энэ хүн бол өөрөө юу байлдсан хүн мөн Стерлингийн гүүрний дэргэд байлдсан хүн мөн тэгтээ цэргийн захирсан хүн биш. Стерлингийн гүүрэн дээр энд нэг алуулцдаг нэг ноён байгаа маа Шотланд. Нэг орон төвчөөрт нэвчээд маньч нэг бэлуур толгойг зөвхөн алчдаг тий. Уруулаа гэд. Хөөрхэд энэ кинон дээр хөөрхэд тэднийг хилэнгдүүлсэн байгаа. Андрю де Море гэдэг хүн чинь одоо жинхэнэ бослогыг толгойлж исэн Стерлингийн гүүрний дэрэгдэх тулдааныг бол авч гарсан хүн байхгүй юу? Андрю де Море гэдэг. Тэгээд энэ кинон дээр ингээд урагш болгоод яачихсан. Тэр нь ямар учиртай бослого юм? Түүхэн дээрээ. Гэхдээ түүхэн дээрээ бол энэ хүн чинь бол тэр Балиолыг дэмжиж Брюсийн эсрэг байлддаг юм баггүй. Тэгтээ Балиолын нөгөө Английн хаантай муудалцсан шүү дээ. Тэдний юм билээ нэ. Яах вэ нөгөө Шотландын хааныг өгчгээр би хаан ширээнд нь суунаа. Нөгөө хоёр нөхөр. Тий, нөгөө хоёр нөхөр тий. Тэгэхээр зэрэг тэр чин Балиолыг дэмжиж энэ кинон дээр нэг манай хүнийг Шотландын аврам хамгаалагч гэдэг цол олгохдоо нэг нөхөр нэгдэг шүү дээ. Чи Балиолыг дэмжиж байгаа хүн шүү дээ. Цаашдаа ч гэсэн дэмжин үсттэй гэж тэр бас түүхэн улбааг нь хэлээд байгаа. Ер нь бол болж байгаа үйл явдал нь тэр байхгүй. Тэгээ ингээд нөгөөдөл чинь бослог гаргачид ягаад хоёр босгочд нийлж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Андрю де Морен хэнийг Вильям Волосыг олж аваад тэгээд ингээд бүгд нийлээд Английн цэргийн эсрэг байлдаж байгаа юм л да. Энэ үед бол Стерлингийн гүүрэн дээр хэн байгаагүй. Роберт Брюс. Роберт Брюс ч ер нь ягаад Шотландын төлөө байлдах хэвээр юм. Наадах чинь нормал шүү дээ. Гастингсийн тултанд байлдан дагуулагч Вильгельмийг дагаж ирсэн нормал. Ягаад англи хэлэнд боловсруулсан бол дандаа Франц үг үйдэ. Ягаад гэвэл ноёд нь Францаас ирсэн баг. Гахаа гэхлээрэ пиг тий. Тэр чинь энгийн ард иргэд англичууд малж байгаа. Гахааны мах болохоор порк гэдэг Франц хөлчж байгаа бок гэдэг. Тэгээ нэр чинь ноёд нь Франц байхгүй. Тэгээд энэ үеийн ноёдуудын нэрийг унших юм бүгдээрээ дö гэдэг юутай. Энэ чинь Франц шүү дээ. Андрю де Море гэж байгаа үстэй тий. Андрю де Море одоо яг энэ тэр Стерлингийн тултанд Английн талыг удирдах орсон одоо тэр ноён нь болохоор Жан де юм блэ. Бас дöтэй дандаа дöөнүүд байгаа. Энэ чинь бүгдээрээ Франц гаралтай хүмүүс байхгүй. Гэхдээ Франц ч юм уу норманууд. Тий. Тийм учраас нэг тийм энд бол эх орон тусгаар тогтнолын асуудал гэхээс өмнө миний эзэмшил, чиний эзэмшил гэдэг асуудал яригдаад байгаа юм л да. Яг одоо тэгж хүн болгон тэрийг ойлгохгүй учраас энэ өөрөөр хэлж байгаа шүү дээ. Явж нууц бүлгмийн хуралдаанд оролцъё гэсэн чинь маань гүү би одоо энд ингээд тариад
авгаа аваад гэдэг байж байгаа хүн. Ийм юу тийм. Тэгээд Изабелла чинь мань хүнтэй францаар ярих шаардлагагүй л дээ. Жин өөрөө францаар ярих хэвээр. Хоёулаа францаар ярих хэвээр. Хоёулаа францаар яриад л шүү. Тэгээд энэ дээр бол мань хүн чинь үндсэн хэл нь англи хэл байгаа даа шүү дээ. Аа тийм. Чи ер нь Эдинбургт очиж үзэх юм бол ойлгохгүй тэр Шотланд аялгаагүй л ер нь гизүү. Юу ч яриад байгаа заримдаа бүр хаана яваад байна гэж бодмор тийм өөр аялахтай л та. Энэ дээр бас арайч тгээггүй л үлээ. Арайч тгээггүй үлээ. Гэхдээ Шон Коннери жоохон юу зааж гисэн гэсэн. Аялга зааж гисэн гэсэн. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Түүхэн алдаанууд бол угсаа чинь түрүүн анх тайлцлаа 25%. 75 нуран сайхны кино гэдэг. А дахиад энэ би хэлээгүй. Мел Гибсон өөрөө хэлсэн. Тэгэхээр одоо энэ кинонууд дээр гарч байгаа бас алдаанууд мэдээж түүхэн жоо киноны алдаанууд аа. Жишээ нүүрөө буддаг энэ тэр цэнхрээр. Тэр энэ үйл явдлаас мянган жилийн өмнө байсан пиктүүд л нүрээ буддаг байсан. Англи пикт гэж омог байсан л та. Манай үзэгчид юу Легоны бүр гэдэг кино үзсэн байж магадгүй. Тэн дээр яг гардаг. Тэр кино бол яг Ромын үеийн Англиг бодтойгоор төрсөлж гаргасан, нэлээд ойрхон төрсөлж гаргасан кино. Тэн дээр пиктүүд гардаг. Хэд оны кино? Энэ ч одоо 2005-6 оны үеийн кино болов. Легоны бүр гэдэг нэг Ромын цэргийн нэг Легоны бүргэд алга болчиход алдчихад байлдаанд тэгээ тэрийг авах гээд нэг Ромын цэрэг энэ Английн одоогийн Шотландын нутг руу ороод тэгээд ингэж явж байгаа тэр зэрлэг хомгуудын дундаас тэр бүргэдээ авчирж байгаа тухай кино. Гэхдээ тэн дээр ингээд яг нүүрмүүрээ будцсан. Яг хүмүүс тэрийг ойлгодгүй. Тийм учраас би нөгөө чиний хэлээд байгаа яг төвд байснаар нэг юм бол хинж үзэхгүй юм биш тэгээд тэрийг үзэх юм бол англи гэж хүн бодохгүй. Ямар нэгэн Шинэ Зеландын маоринуудын дунд явж байгаа юм шиг. Нүүр амаа будцсан гачин англи гэж хэлэхэд хэцүү хүмүүс. Гэхдээ тэр чин пиктүүд байхгүй. Энэ үед тэгж нүрээ будах ямар ч ойлголт байхгүй. Яг киногоо гоё болгохын тулд будцсан байж магадгүй. Хоёрдугаар яг банзал өмсөө яваад байгаа эднэр. Энэ Шотландд үгсэн өмсдөг юм. Үгүй яалаа гэж нэгдүгээрт биш штэ. Шотланд ч дотор хоёр хогдно. За Highland, Lowland гэж. Уулынхан ба талынхан гэж. Lowland-рууд бол ерөөсөө яг англиуд. Ялгагдах юм байхгүй. Lowland-рууд бол. Highland-рууд бол одоо энд гараад байгаа нөхдүүд мөн. Тэгвэл банзал өмсөх болоогүй. Шотландын Килт гэдэг бол 17 дугаар зуун биш ээ 16 дугаар зуунд одоо мод болж дэлгэрээд бүр сүүл. Тэгээ 18 дугаар зууны төгсгөлөөр өмсгөө байсан юм. Одоо бол яг нэг үндэсний уцгсан маягаар ингэж өмсөж байгаа болохоос биш чи Лондонгийн годамжаар Килттэй хүн баг явахгүй гоцтой. Ийм юм байна. Тэгээд бүү мэдтэй чи одоо ингэж Чингис хааны хаан ширээн суусан тухай кино хийсэн чинь джинстэй арбан баг гэдэг өмтөн гүйж бодлыг болчиход байгаа хөөхгүй. Джинс өмссөн арбан баг. Одоогийн монголчууд джинс өмсөн шүү дээ, тийм болчихж байгаа. Яг энэ кинон дээр эдгээр болов шотландууд юм а гэдгийг харуулахын тулд хийсэн болов гэж надад харагдсан. Тэрнээс биш одоо энэ үеийн шотландууд бол хизээж тийм өмсөх боломжчгүй. Гэхдээ байхгүй юм одоо чи яаж юмсгээ. Тэр энэ үеийн шотландууд англичууд ч гэсэн адилхан өмдөж өмсөхгүй. Өмдөхгүй. Шорт өмсөн шүү дээ. Шорт өмсөд тэгээд уртаа өмсөд омсныхоо үзүүрийг шортныхоо ёроолд тавьчихсан. Тэгж юм морь өмнө шүү дээ. Морин цэрэг бол. Өмд байхгүй юм тий. Үгүй өмд байгаа өмдийг тариачд өмснө. Чи өмд өмсөө явж ивэл би чамайг цэргийн хүн гэж ойлгохгүй. Энэ нэг тариачин байна. Ой, жижиг гараар юу байна л гэж хэлсэн шүү дээ. Яг тэгвэл чи ингээд өдөржингөө тэр тариан талбай дээр бүгтиж унжиж. Чи өмд өмсөд морь унаад явна гэдэг бол өөрөө төвхтэй асуудал шүү дээ. Тийм учраас тэнд чинь оймс зузаан носон оймс тэгээд шорттой байхгүй. Тэгээд шортны дороос ингээд товчилчдаг. Тэгэхээр чи морь унахад чамд саад болохгүй.
Яагаад харин зүр саатан шиг холгож өрөх ямар өчтэй би. Гэхдээ яг зэргийн одоо хувцсан тэр үе тийм байсан. Тэгээ яг тэрний чинь дээгүүр нөгөө хуйг муйг дуулган муулгаа өмсөн штэ. Тий. Цуцааноос өмс гэдэг чинь дараа нь чи тэрнийхээ нааталт нөгөө юу хуйгийнхаа ялц малцыг зүүхэд би хаагч үрхгүй тий шал өөр асуудал واخхой. Тийм учраас энэ дээр гарч байгаа цэргийн хувцс бол ингээд холимог хуурга гэж ойлгож болно. Лоулайндерууд бол англичуудаас ерөөсөө ялгах юм байхгүй юмсан зүйлс. Яг бүр ингээд нарийн үзүүл одоо юу гэдгийг тим өнгийн хувцастай нь бол шотландууд ийм өнгийн хувцас нь англичууд гэж ялгах баг. Энэ кельтүүд биш үү эдний өмсөд байгаа банзал гэдэг байгаа. Энэ банзал чинь хээнээсээ хамаарад юу хийж байгаа. Хээнээсээ хамаарад бас нөгөө шотландуудын доторх овг аймгаа ялгана. Тий. Одоо Burberry-ч нэг тийм хэдий шүү дээ тий. Мэдгүй бид нар Шотландын ямар ангийнхан болж яваад байгаа би мэдгүй. Тэгэхдээ нэг тиймэрхүү маягийн гэж ойлгож болно. Нутаг өөрийнхөө маягаар тэр даавар чинь хээнүүдээ хийдэг. Шоогоо хийдэг байхгүй. Тийм болохоор зэрэг энэ дээр юу гарсан шиг юм болохгүй. Киноны алдаа ирүүл хоёлаа зөндөө ярина да. Тэгэхдээ яг хуу үгүй яг одоо энэ хоёр ч нөгөө нэг анхны шөнийн асуудалд орчихгүй тулд хоёул нууцаар гэрэлчихэд байгаа шүү дээ. Энэ хоёр те. Энэ үед нууцаар гэрэлнэ гэдэг ойлголт байхгүй. Чиний гэрлэлт гэдэг юм чи хизээ хүчин төгөлдөр болох юм гэхээр чи сүмдэр очиод бүртгүүлэхээр хүчин төгөлдөр болно. Эдгээр одоо католикууд уу? Тэр үед англиканууд. Англикан сүм гэж тусдаа. Гэхдээ юу лээ энэ болоог байх үү тийм уучлаарай тий. Энэ сүмэлд англикан болно. Тэгээ энэ үед бол Христ ер нь бол хайлендерүүд бол ихэнх нь бөөг мөргөлтэй шахуу байсан үе гэж одоо үзнэлтэй. Тэгээ энэ хоёр нууцаар гэрлэн гэсэн ойлголт байхгүй. Ер нь бол чи сүмд очиод ингээд бүртгүүлээд гэрэлдээ бүртгүүлэхээр чи тэр ёслыг хийсэн байна хийгээгүй энэ чи чиний гэр бүл чинь албан ёсны болно шүү дээ. Тэр чи иргэний бүртгэл мэдээллийн үндэсний алба сүмд ажиллаж шүү дээ. Яагаад тэр нь чухал байгаа юм гэхэлэр эн чинь дундад зун шүү дээ. Одоо энэ хүүхнээс хүүхэд төрүүл сүмийн бүртгэл хараад энэ мэгмар сүрэнгийн хүүхэд. Яг тэр хүүхдийг жинкнээсээ хин хийсэн нэг чухал биш шүү дээ. Мэгмар сүрэн дайнд яваад 5 жил болцсоч байж магадгүй. Тэгэхдээ аваагаас нь хүүхэд төрсөн аваагийнх нь өөр мэгмар сүрэн окей гэдэг ингээл бичдэг байсан үе байхгүй. Тийм учраас ингэж нууцаар гэрлэнэ гэсэн ойлголт бол. Гэтэ нууцаар явах бол байсан л билгүй. Одоо мэдхгүй би тэрийг яаж мэдгүй байсан л байлгүй дээ. Та мэдх юм аа сайн хэрмээр байна. Зааж хүн явуулж эхэлж байна юм чи. Энэ цэргийн хувцснуудын хувьд энэ Английн зэргийн хувцас бол их ойлгомжгүй юм байгаамаа. Энэ хөө хуйг байгаас. Хөө хуйгны нааталтан за яг ийм нөгөө хааны одоо юу гэдэг барс марсны дүрстэй ийм хувцас болсон байж байна. Тэгээ тэрэн дээр ингээд нэг тийм 6 ялтас авчиад хатцсан байгаа. Ямар зорилготой. Ямар зорилготой бас бүүмд. Одоо тэр 6-аг оноорой гэж байгаа юм. Ийшиг ойлын шүү гэж байгаа юм уу те? Их ойлгомжгүй юм байгаа байхгүй. Бие хамгаалах хэрэгтэй бол чинь зайгүй байх хэрэгтэй үстэй. Альсгүй одоо чи ингээд хүнтэй байлдахдаа би энийг очиж онох хэрэгтэй шүү гэдэг юм уу? Та 70 сая $4 Gibson-ус хэмэлсэн байхгүй гэсэн бас. Ер нь бол ахва энэ кинонд харин нэг гоё гаргасан юм бол тэр морин зэргийн байлдаа нэг айгуу гоё гаргасан бэл. Үнэхээр тэгж байлах юм да. Тий. Стерлингийн тулдаан. Стерлингийн тулдааныг бол уул нь их гоё хийсэн байгаамаа. Энэ яг Стерлингийн тулдаан хийж байгаа. Гэхдээ том асуудал байна. Энэ тулдааных нэр нь Стерлингийн гүүрний тулдаан байна. Энд гүүрч байдгүй, голч байдгүй. Ер нь л нэг тулдаан л байгаа байхгүй. Энэ хэний Хамишийн барьж байгаа энэ сүхвэ штэ. За. Чи хараарай. Гүүж яхад нь ингэ далбалцаад хамраар хийцэн бил. Энийг панераар хийгээ бодчихгүй те. Тань тэгээ хэлээд 70 сая төгрөгөөс хэмнэлт аягүй гаргасан байхгүй. Нээсэд юу хэмэнд юм бол та сайлуу. Тэр сүх ер нь ямар зориулттай бол нэг юм талбар сүхүүд нэрэ байлдааны зорилт. Байлдааны сүхэлтэй тэр бол энэ чи
тийм сүхэрч мод хаглахгүй шүү дээ. Байлдаа нисөх. Тэгээ энэ хөрхийн бүгдээрээ одоо юу Шотланд хүмүүс гэдгийг харуулахын тулд бүгдэнд нь авчиад юу хөмсгöd. Тэгээ бүгдээрээ юуг байгаа. Төрсийг байгаа. Мэдгүй шүү. Тэр үед нэрээ төрсөй байх гэж байсан байж магадгүй. Тэгэхдээ ингэж бас нэг тийм бодит байдлаас юу яж болохгүй. Энэ Шотландын язгууртнууд ирж байгаа шүү дээ. Одоо энэ Андрю де Море чинь энэ байна. Одоо энэ тулалдааныг авч гарсан баатар нь хөрхийн энэ тулалдаанд шархалууд өгцөн. Ер нь бол. Тэгээд нөгөө өгцөн чинь 2 хүн тулалдааныг удирдсан. Уильям Боллс нь амьд үлдсэн учраас бүх гавь нь Олст очиод ногдсон байхгүй. Тийм түүхтэй юм. Энэ одоо энэ кинон дээр гарч байгаа шиг одоо ингээд нөгөө Английн морин цэрэг ингээд дайраад ирнэ штэ. Дайраад ирэхэд ингээд панк гэдэг юм модон чаднууд гаргаж ирээд ингээд хамгаалалт хийчихэж байгаа штэ. Тийм амьдрал дээр байхгүй гинтхэн нэг нөхөр амар мэрэгэн ухаан сэтээд сэмхэн бахан модон чаддаг болтой авчираад за ингэдэж шүү өөргөө шүү гэд энэ ийм тулдааныг хийхийн тулд биш штэ. Асар их бэлтгэл хэрэгтэй. Чи өөдөөс чинь ирж байгаа морин цэрэг. Чи тэрийг хараад ядаж тар зогтохгүй байх сэтгэл зүйн сургалт чамд хэрэгтэй. Хоёрдугаар тэр мориноос биш өөрийнхөө даргаас илүү айдаг байх хэрэгтэй. Тэгжээ чи тийм зогсож болно шүү дээ. Айдгүй байх юм бол за болио юу газар мань өөдөөс баахан ачаадаг хамаа зэрэг болж үзээгээл яваадаг шүү дээ. Нэр тоглоомчгүй шүү дээ. Чи морь гэдэг чинь тэгээд чи хуйг дуулахтай морь байгаа шүү дээ. Надах чинь дор хаяж 500 кг жинтэй. Тэгээд дээр нь дор хаяж 80 кг жинтэй нэг хүн суугаад тэрэн дээр 20 кг жинтэй төмөр өлгцсөн биш үү? 600 кг чам руу 40 км цагийн хурдтай орж ирж байна. Чи зүгээр л ачааны машин дайруулж байгаатай адилхан байхгүй. Тэгээ чи тэрний өөдөөс нэг мод өрцсөн. Тэг яаж тгий? Тулдаанд бол энийг хэрэгжилж исэн энэ юу лэн чин Шотландын шилтрон гэдэг жагсаал. За. Гэхдээ энэ шилтроныг яаж хэрэгэлдэг вэ гэхээр энэ дээр байгаа шингээд сэмхэн ингээд хөвтсөн чадыг аваад ингэнэ гэж байхгүй. Шилтрон яадаг вэ гэхээр босоо чадыг аваад газар зоогоод бүх хүчээрээ газар зоогоод тэгээд тэр жадны үзүүр дээр нь хөлөөрөө гიშгээд тэгээд дээрээс ингэж болох хэрэгтэй байхгүй жадаа. Тэгжээ чам руу орж ирж байгаа тэр 600 кг-ийн жинтэй юу чи ирээд тулахад энэ дээр кинон дээр гарч байгаа шиг чи гараар барьж хөл зүгээр л цуг өлгөгдөл алга болно шүү дээ. Яг газар зоочод тэр нь хөлөөр гიშгсэн байх юм бол нэлээ хөвтэй төвшөнд ахын тий. Тэгэхгүй энэ дээр чинь босоо нэлээ босоо байгаа шүү. Босоо бай. Энэ дээр бол яг кино болохоор ингэсэн баг. Тэрнээс тэгжээж энэ шилтроны жагсаал чинь үр дүнтэй болдог байхгүй. Тэгээд Стерлингийн гүүрэн дээр болсон туллаан дээр яасан бэ гэхээр Андрю де Море бол де Море гэхийг бодоход бол тэр нэлээд язгууртай одоо рицер байгаа. Тэгээд тэр нөхрийн одоо байлдааны ухаан гарч байгаа байхгүй. Хэрвээ яг одоо энэ тэр тулдаан болсон газрыг очиод үзэх юм бол ийм голын дугуй цөлгөн байна. Тэгээд тэрэн дээр нь ингээд нэг модон гүртэй. Тэгээд нөхдүүд модон дотор цэргээж жагсаалчаад хүлээгээд байгаа. Тэгээ Английн цэрэг одоо одоогийн түүхчдийн үзэж байгаагаар бол Шотландууд нэг 3500 орчим цэрэг байсан. Англичууд нэг 8000 орчим байсан байх гэж үздэг юм билий. Тэгээд нөгөөдөл ингээ гүүр гарч эхлээд тэгээд нэг 3000 орчим хүн гүүр гараад тэр гүүр нь нарийнхан гүүр байсан юм билий. Хоёр л игнэгээр явж болохоор. Тэгэхээр тэг чи 1000-аар хүн гарахын тулд чи 80 жум юм болно шүү дээ тий. Тэгээд юу яаж яхад нь 3000-аад хүн гарангуут нь Шотландууд дайрсан баг. Тэгээд нөгөө морин цэрэг гэрэгт нь шилтрон ингээд жадаа ингэж сөргөлж зогсоогоод. Тэгээ морин цэрэгийн жагсаал амжилтгүй болж байгаа байхгүй. Морин цэрэгийн жагсаал биш үү? Бөөнөрөө ингэж гიშгэлж орж ирэхгүй бол 1-2 цэрэг тийшээ ороод нэмэргүй шүү дээ. Чамаг тэр дор дэгэж буулгаад алчих шүү дээ энэ киноноор гарч байгаа шиг. Тийм болохоор зэрэг тэд нар чинь игнэгээр ингэж орж ирэх хэвээр. Тэгээ тэр нь ингээд жадан дээр тулчхлаар нөгөө морин цэргийн жагсаал амжилтгүй болоод тэгээд юунууд нь Шотландууд нь түрээд тэгэнгүүт нөгөө гүүр гарч байгаа гүүрэн дээр гарч исэн улсууд чинь нэг хэсэг нь буцаж зүтгэн шүү дээ. Нөгөө Шотландуудаас цугтагаад. Тэгсэн чинь өөдөөс нь нөгөө хэсэг нь гүүрээ гараа явж байгаа. Ингээ гүүрийн гол дээр нөгөө
хоёр урсгал очиж мөргөлдөөд нөгөө модон гүрчин нураад. Ингээд юу голын хойдолд байсан хэсэг нь ямар ч юуг аврах ажилгүй болж үлдээд нөгөөдөл нь хараад зогсож явахгүй яах чарахгүй гүр байхгүй болсон. Нөгөө Шотландуудад төрөгж байгаа хэсэг нь цухтаагаад гол руу ороод тэгээ бүгдээр хоёуг дуулахтай хүмүүс байгаа юм чи сэлнэ гэж байхгүй живэд. Тийм том гол юм уу? Мэдгүй одоогийнх нь байгаа нэг тийм том биш юм харагдана л би юу баримт технологоор харсан. Тэгээ тэр үед энэ Андрю де Море гэдэг нь гармаар гарч агаад ангаагаа зогсчихсон Английн цэргийн араас нь цогтолдог тэгээд ялсан ийм дүүгдэг юм л да. Энэ дээр гүрэнж байдаггүй, голонч байдаггүй. Тэгээ гоё жагсаал харагдаж байгаа. Гэхдээ морин цэргийн дайралтыг бол гоё харуулсан билээ. Дөрөв байгаа нь зөв. 4,003 байна тийм байлгүй яг. Энд чинь эдгээр чинь ойрох дорнодод очиод Загадмайлын дайм банд яваад зөөндөө янз бүрийн юм сурч технологиуд эзэмссэн хүмүүс. Энэ дээр бол тийм байж болно. Тэгээд энэ энэний дараа Фолкеркийн тулалдаан гэж болсон юм. Фолкеркийн тулалдаан дээр одоо энд эднийг ингэж байж хахад одоо нэг харваачд харваад байгаа биз? Англи. Нэгдүгürt Английн харваачд биш те 2 сум тавиад зогсчихно гэж байхгүй. Дор хаяж 20 сум байх хэрэгтэй. Чи юу чин саадганд чи ядаж 20 сум байд юм байх хэвчээ. Хоёрдугаарт энэ Английн харваачд буюу лонгбоумен гэдэг нөгөө урт нумтгууд. За эдгээр чинь юугаар энэ одоо харах гээд байж байна. Эдгээр чинь юугаар аюултай юм гэхлээр эдгээр чинь 8 игнэ энэ төр жагсч. Яг энэ дээр гарч байгаа шиг нэг ганцхан игнэ жагссан. Эдгээр бол ингэж байлдаад бол нэмэргүй. Энэ лонгбоуменууд юугаар онцлог юм гэхлээр яг катюш шиг буддаг байхгүй. Тасралтгүй. Үгүй галаа бөөгнүүлж. Одоо ингээд 1000 хүн зогссон байна 8 игнэгээр. Ингээд дөрвөлж юм болцсон ба шүү дээ тий. Тэгэнгүү чиний эхний игнээ хоёрдугаар игнээ бол дайснаа харж байгаа шүү дээ. Тэгээд эхний игнэнд марксмэнүүд буюу мэрэгэн харваачд байдаг. Тэд нар чинь ингэж харж байгаа за дайсан тэнд байна гэд харангуут артлын игний чинь бүгд тэр марксмэний сумыг дагаж хардаг байхгүй. Тэгэхээр чи одоо эдгээр нэг гачин пиктүүд маягийн нөхдүүд биш үү? Энд соглуулсан боомжууд чих нөхдүүд. Эднэр дээр чи ингээд панк гэд 1000 сум нэг дор бууна гэж боддоо. Багтлагатай нэг 100 хүн ална тийм үү. Тэгээд дахиад тэр сум чинь 20 удаа бууна. Энэ Фолкеркийн тулалдаанд энэ шилтронуудыг чинь энэ Шотландын шилтроныг устгасан улсууд чи энэ харваачдаг байхгүй. Фолкеркийн тулалдаанд нөгөө юунууд нь морин цэргийн тулалдаанд оруулах ухраа авчихсан гут нь энэ эднэр чи яасан гэхэлэр дугуураад ингээд тойроод жадаа бариад ингээд хамгаалж зогсчихгүй давшиж болдгоо дугуураад хүрээлээд тэгэхээр нөө ястаа сайхан нэгээр нарваад тусгачсан байгаа юм. Тийм л юм болсон байгаа. Фолкеркийн тулалдаанд бол. Тэгээ энэ дээр гарч байгаа шиг бас юм чин болохгүй. Нилээн тийм юу те. Энэ үед бол одоо Английн боумен лонгбоуменүүд бол одоо яг үнэхээр л одоо 2 дугаар дэлхийн 2 дугаар дайны үе катюш панк гэл бөөн гал будаг. Технологи нь бүр Ром интерес авсан цэргийн этикет энэ юм шүү үү? Үгүй Өөрсдийнх нь яг энэ урт чадтай шилтрон гэдэг бол бүр тэгж ярих юм бол грекийн фаланг жагсаал л та. Македонууд нэг юм урт чадтай гэдэг байсан. Тэр жагсаалаас одоо улбаалж гарсан гэх юм уу да. Тэгээд эн чинь бол энэ дундад зууны үед сүүлд нь Швейцарын явган цэрэгч нь энэ жагсаалыг өвүүлж аваад тэгээд тэр Швейцарын явган цэрэгч яагаад ялагдсан? Яагаад гэвэл эдгээр шиг ингэж нөхцөн шалтан биш шүү дээ. Бүгдээрээ Бригантино энэ гээд хоёуг дуулга өмссөн. Баргийн амтын эдрийг дийлэхгүй тэгээд амар урт одоо чадтай ингээд дөрвөлжин жагсаалтай морин цэрэг нэвтэрч чаддгүй ийм жагсаал байсан байхгүй. Тэгээ Швейцарууд одоо болтол энэ Ромын папын хамгаалагчд байгаад нь Европын хамгийн шилдэг цэрэг гэж үздэг. Тэгээ одоо өмсөж байгаа хувцас нэг тийм алиалагч шиг гоё юм садан өрөнгөний дундад зууных нь үеийн дөрөв товцсон байхгүй. Өөх сүрт тийм юм. Тий. Одоо бүүн мэд.
бид нар нөгөө нацистуудын хувцсыг их гоё гэж ярьдаг штэ тэр шиг л идэх байхгүй зүгээр л донд зуунд л ийм хувцастай байсан. Бид нар ч гэсэн одоо манай хүндэт харуулч нэг тийм баатрийн хувцастай явдаг штэ. Юугаар ялгаа байсан гадны хүн бол хараад энэ хараа бас нэг алиалагч юм л гэж бодож байгаа штэ. Тийм л юм болох байх л та. Тийм. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэр гүн түүхийн ухааны доктор Отгон баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Өөр кинон дээр одоо шээ нөгөө хааны хүү хунтайч чинь ижил хүстэн байж байгаа. Дээр нь Изабелла чинь одоо Волстай харилцаанд орохоор тийм насны хүмүүс байсан юм уу? Тэр жоохон байсан юм шиг. Нэг түүхэн цаг хугацааны алдаанууд байгаа. Нэг биш байлгүй. Изабелла нэгдүгээр Волстэй танилцах ямар ч боломж байхгүй. Изабелла хоёрдугаар Эдвардын хатан болж ирэхэд бол Волос цаазлагдаад 3 жил болцсон байсан. Изабелла ч Францаас ирж байгаа шүү дээ. Гуа Филиппи охин шүү дээ. Тийм учраас энэ хоёр Англид уулзах нэгдүгürt ямар ч боломж байхгүй. Волос юу яасан тал бий. Манай хүн чинь Фолкеркийн тултанд ялагдсны дараа манай хүн чинь цухтагаад Европ, Франц руу явсан бас тийм тал бий. Манай хүн бүр тэр үед Гуа Филиппт орж юу яасан уулзсан, хүсэл тавьсан барьсан гэсэн мэдээллүүд байдгийг. Тэр байтугай энэ ихний Волосын музей энэ юунд Шотландд байдаг юм байна гэсэн тэнд нь бүр дорны нэг улсын том хаанд загтал илгээсэн гэд тийм баримт байдин гэсэн. Энийг нэг археолог цэвэн дээр жоо хөө надад ирсэн. Тэгээ тэр нь явж илхан болов. Тэр өөр хин тэр үед. Одоо ингээд илхаанд загтал илгээгээд алидаа энэ байлд илгэсэн юм ярьсан юм шиг байна. Тэгэхдээ мань хүнийг Европт очиход Изабелла 9 настай байсан. Тэгэхээр тэр хоёр Францад хоорондоо уулзаж учрах тэр дунд хайрлах дурлах ямар ч тийм болцоо байхгүй. Тэгэхээр зэрэг энэ кинонд дэр гарч байгаа тэр хэсэг нь бол одоо уран сэтгэмжийн хэсэг гэх юм уу да. Тэр хоёрдугаар Эдвард хааныг ижил үүстэн байсан гэдэг бол эм их хэрэгэлцээтэй. Ягаад гэвэл хоёрдугаар Эдвардыг чи алдсан хүн чинь Изабелла шүү дээ. Энэ хоёрдугаар Эдвард чинь эхлээд Гавистон гэдэг нөхөртэй найзлаад тэр нь одоо баг хамаг хэргийг мэддэг тийм маягийн юм болоод тэгээд дараа нь Гавистон энэ Английн баруунууд буслаг гаргаад алчихгүй хитрхи их хэрэг мэдлээд болчихгүй болохоор нь тэгэнгүүт нь араас нь өөр хэм блэ Данкерстан блэ бас нэг нөхөр гарч ирээд тэгээ бүр болчихгүй болохоор нь Изабелла нь хаяад Франц руу очихгүй тэр үед ядахнаа эн чин Францд байсан нэг эзэмшлийнх нь асуудалтай болоод тэгээд би хилцээ ийн гэдээ яваад гисэн. Тэгээд тэнд байхдаа Рожер Мортимер гэдэг Английн нэг режиссертэй одоо стажинкэн хайр сэтгэлийн харилцаанд ороод Волос бишээ Мортимер. Тэгээд тэр хоёр чинь буцаж ирэхдээ Эдвардынхаа эсрэг бослог гаргаад энэ хөгшөө Эдвард биш нөгөө хүүгийн нөхрийнхээ эсрэг бослог гаргаад тэгээд нөхрийгөө барьж аваад тэгээд ятсан тэгээд алдсныхаа дараа ч хаан алдчихж байгаа шүү дээ. Тэгээд хаан алдсан учраас одоо нөгөөдгөө зүвтгэхийн тулд ижил хүйстэн байсан. Тэгээд шүү дээ сүүлийн үед Гавистон хажуугаар нь эргэлдээд байсан биз дээ. Тэгээд тэрний дараа тэр эргэлдээд байсан. Энэ ерөөсөө ижил хүйстэн байсан. Энэ 13 дугаар зууны үеийн Англид ижил хүйстэн байна гэдэг бол цаазаар ахуулах ял байхгүй. Одоогийнхор бол энэ баг киноны гол эрэг дүр болох байх те. Энэ чинь ижил хүйстэн улсуудыг магтдаг болсон юм бичээ. Тийм болохоор зэрэг алуурчнаас өгсөн мэдүүлэг байхгүй юу. Тэгэхээр тэр ч бас яг үнэн байхад эдэмэн хэцүү дээ гэж бодож байна. Дээр нь дахиад энэ дээр таны дөрөв хэлсэн нөгөө Ирланд, Шотландд тэрвэрлдэд байна гэхээр тийм харилцаатай байсан хүмүүс юм уу? Гөөгүй. Би түрүү чамд хэлсэн шүү дээ. Ирланд гэж байгаагүй маа. Тэр чинь ингээ очихлоор зэрэг нөгөө хэрэг татар 8 гэдэг шиг юм байсан юм а гэж. Мэдгүй тэрэн дундаас нэг хэрэдийн аваад хөлслөөд энэ байлдаанд авчирсан байж болно. Бүүн зардал шүү дээ чи харлаас. Тэгээд арлаас тий хол арлаас. Тий хол арлаас тэгээд тэр чинь талайгаар авчирна. Тэр ирж байгаа нөхөр нь бас нэг юм хачин
За арай ч юу бүгдээ биш байх Ирландууд гэдэг нэг зэвсгэн нэг таарсан юмнууд ирнэ. Жид ийм зардал гаргаж байгаа орон тэрнийхээ тал мөнгөөр Шотландуудын өөрсдийнх нь талын луталт авчихгүй. Явна шүү дээ эднэрт. Хоёрдугаарт энд нөгөө киноных нь утга алдагдчих واخ л да. Ирхчлөө гэж хашгираад байгаа шүү дээ нөхөр. Шотландын ирхчлөө гэж байхгүй шүү дээ. Энэ тариачин татвар төлдөг үзэн Английн хаан төлдөг байсан бол Шотландын хаан төлдөг болно. Ямар ялгаа. Эзэмшлийн ялгаа гарч ирж байна тийм үү? Эзэмшлийн ялгаа үүдээ тэр Шотландын хааны төлөө чи яагаад амиа вэ? Тэгэхээр энд одоо ард долон гарч байлдаж байгаа бол зүгээр нөгөө газрын чинь булаагаад ингээд амьдрах хэрэггүй болгоод байгаа учраас байлдаж байгаа болохоос эрхчлөөний тухай асуудал биш байх уу? Эрхчлөөтэй болчихлоо англиуд хөөгөө явуулчих. Тэгээ Шотландын хаанд татвараад гэлж шүү дээ. Чамд ямар ялгаа байсан. Тийм болохоор зэрэг тэгвэл энд нөгөө киногоо гаргахын тулд тэр би нэг үзэл суртлын кино гэдэг нь тэр байхгүй. Гэхдээ манай Холливуудын нөхдүүд бол үзэл суртлын киног ойлгохдохоргүйгээр гоё үзэл суртал хийж штэ. Энд чинь 97 он Шотландын тусгай тогтнолын асуудал яригадаад парламент бий болох гэдэг. Тэрний өмнө Шотландууд бол ийм мундаг хүмүүс байсан, ийм эрхчлөөг хүсдэг хүмүүс байсан. Үндэсний баатартай. Үндэсний баатартай ийм тийм энтергээд одоо жишээлбэл энэ Волос бол 2 метр гаруй өндөр хүн байсан гэж одоо тэгээд нөгөө дуртгал дээр нь бичдэг. Тэгээд одоо Волосын сэлэм гэдэг сэлэм нь тэр Шотландын музейд байд юм билээ. Нэрээ ингэж 2 гараараа барьдаг ийм урт сэлэм байгаа байхгүй. Метр 60 урттай гэж байгаа. Тэгэхээр чи метр 60 урттай сэлэм газраар чирлэхгүй зүүгээд яваад ирэхээр өндөр хүн байсан байж таарна штэ. Одоо надад метр 60 урттай сэлэм сууж би нөгөөдхийг газраар чирээд штэ тий. Энд зүүцсэн юм чи. Энэ нэг сантиметр хэдэж байдгийг. Тэгээ чи метр 60 урттай сэлэм гэхээр тэгээд газраар сайхан гортыг зураалдах гээд юм штэ. Энэ дээр бол тэхгүй байгаа байхгүй. Тэр метр 60. Зүгээр яг англичууд хэлэхдээ шотландууд хэлэхдээ энэ сэлмийг сүүлд нь ингээ тэр нь айгуу шин сэлэм байгаад байгаа. За. Тэгээ энэ яагаад ийм шин сэлэм байгаа юм гэсэн чинь үгүй энийг ингээ сүүлд нь ингээ сайжруулж сэргээн засварлсан гэдэг байгаа байхгүй. Мэдгүй яг энэ бол Волосын сэлэм байсан гэсэн юу нэг гэрчлэгээ байх юм чинь. Тэгээ сэргээн засварлсан гэхээр одоо содид тавьчихсан чинь болоо даа л гэж. Яг л ийм 2 гараар барьдаг урт сэлэм бол 15 дугаар зууны дунд үе хүрж дэлгэрч эхэлсэн. Яг наан байсан байж магадгүй нэг цөөн тооны тий мундаг бааtruуд барьдаг. Энэ үеийн хүмүүс чи ерөнхийдөө намхан штэ. Өндөр нь метр 60-аас дээшээ хэтрэхгүй. Тийм хүмүүс байгаа штэ. Тэгэхэд ийм тийм сэлэм байна гэхээр нэг бол энэ Волос 2 метр өндөр хүн байсан гэсэн үг. Тэр бол одоо юунуудынх нь одоо тэр үеийн хүмүүсийн дунд бол нэг гүлвэр шиг амтын явж гин гэсэн үг шүү дээ. Эсвэл тэр сэлмийг сүлд хийсэн байж магадгүй. За би одоо Шотландын музейг гүтгсэн хэрэгт орчих үү дээ. Гэхдээ надад тэр метр 60 урттай гэхлээр бүр гайхаад байгаа. Ер нь 2 гараар барьдаг сэлэм зориултныг тулдааны рицарийн тулдаанд цогцолтыг чинь юу болгохын тулд одоо хүчтэй болгохын тулд жишээлбэл одоо ийм хувцастай хүмүүстэй байлдахад чи 2 гарны сэлэм хэрэг байхгүй шүү дээ. 1 гараараа ингэхэд энийг бол зүгээр нэвтэл явах байлгүй дээ. Тэр чинь нөгөө нэг Бергандиногод одоо яг битүү төмөр хуй хүмүүсдэг болцсон үед бол чи 2 гараараа ингэж цавчихгүй бол тэнд тэр хүн шарах одоо бий болгож чадахгүй гэсэн үг байхгүй. Хүчрэхгүй гэсэн үг байхгүй. Тийм болохоор зэрэг яатай. Энэ мань хүнийг Шотландын Lord Protector буюу одоо авраг хамгаалагчаар томилж байгаа. Энэ кинонд нэг сайн ойлгомжгүй Lord Protector гэж юу ч гэж байгаа. Рицер болгож байгаа юм уу яаж байгаа гэж ойлгохдоор Lord Protector гэдэг бол хааны дараагийн хүн байхгүй. Хааны дараагийн одоо батлан хамгаалахын сайд. Том амтан ба шүү дээ. Том амтан. Тэгээ энэ чинь хаангүй шүү дээ. Эдгээр хоорондоо хэрэлдээд байгаа нь би хаан болно чи хаан болно л гэж хэрэлдээд байгаа. Тэгээ хаангүй үед чи Lord Protector гэдэг томилогч нь гэдэг чинь энэ хүн чинь одоо үндсэндээ Шотландын эзэн гэсэн үг байхгүй. Хаан байхгүй юм чинь. Нэг талаас. Нөгөө талаас энэ нөхдүүд нохой юм яаж утгаа Эдвард ялж магадгүй шүү дээ. Тэр үед хэн буруутайг зааж өгч байгаа шүү дээ. Энэ
Энэ уриалсан бид нар хамаагүй шүү. Тэгээ яг ер нь бол Роберт Брюс бол яг амьдрал дээр сүүлд нь энэ нөгөө давлгааг нь ашиглаад тэгээд энэ одоо англичуудад дургуутсан энэ давлгааг ашиглаад англичуудын эсрэг барьцааны дайг өрнүүлж хагаад дараа нь тэр чин Баннокборны тулдаан чинь 1312 он. Энэ хөрхөө Уильям Воллесыг цааслагснаас хойш 1410. Тийм. 1300. Энэ чинь бослого нь 1290-ад онд гарсан бослого. Тийм 1412 он шиг санагдчихэв. Баннокборны тулдаанд англичуудыг ялж ийж тэгээд Шотландын хаанаар энэ хүн болж байгаа. Ер нь бол Брюсийн удмынхан гэдэг маань. Тэгэхээр зэрэг ер нь бол нөгөө түүхэндээ болж байгаа үйл явдал нь бидний бодож байгаа энэ кинонд гарч байгаагаас бол нэлээ өөр. Энэ хүн бол Балиолыг балиашгэлдэг байсан гар энэ эсрэг талын хүн татах гээд байгаа гар гэдэг ч юм уу ийм зүйлүүд болж байгаа юм л да. За. Одоо энэ цаазалж байгаа хэсэг ба штэ. Одоо телевиз үзэгчдэд ярихад муухай юм да. Яг амьдрал дээрээ бол нөхрийг 4 цаг 30 минут цаазалсан. Тий. Энэ хамлсан гэсэн үг юм. Гэхдээ одоо тийм дэгдэлгээсэн гэсэн үг л дээ. Одоо эхлээд дүүжлээд ухаан алдан гут нь буцааж буулгаад хажууд нь эмч зогссон. Амьд байх хэвээр. Тий. Тэгээд дараа нь мань хүний чинь гидсийн яраад гидс дотрыг гаргаж хаяад хөөх тэгээд толгойг тас завчаад нийтийн өмнө гэх юм шүү дээ. Тий, нийтийн өмнө. Тэгээд дараа нь бүх үеийн 4 хуваагач үлээ. Тэгээд сүүлд нэг Английн хотуудаар тэгэж биеүүдийг ингэж явуулж үзүүлсэн. Тэгээ одоо энэ тэр үедээ бол энэ талбай цуглуулсан байгаа хүмүүс бол хоррор муви үзэх гээд очиж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээ хоррор муви үзэж байгаа. Энэ одоо яг одоо тамлтын багшнууд байна шүү дээ. Тийм бах уу энэ яг жинхнэрээ тэрийг хийсэн байх. Гэхдээ мэдээж кинон дэр чи тийм гаргаж болохгүй л дээ. Угаасаа энэ кино чинь энэ байлдааны одоо цус нууж гаргадаг гэдгээр эн чинь бас нэлийн тийм хязгаарлалтай ангилалд орчих гээд байсан байна лээ. Хязгаарлалтай ангилалд ороод нөгөө үзэх насын дээшээ татчих юм бол орлого ч байхгүй болно шүү дээ. Бас эн чинь задлалт нь бизнес явж байгаа юм чинь. Тэрүүгээр их хэцүү. Тэгээд энэ Эдвардын чихэнд хурж ирээд хэлж байгаа шүү дээ. Миний хүүхэд хин шүү гэдэг. Волосын хүүхэд шүү гэдэг юм хэлж байгаа шүү дээ, тий. Айгу муухай мессеж байхгүй. За Англи хааны удам байхгүй. Одоо ч Англи хаантай шүү дээ. Тосх ёо. Айгу муухай үг хэлж байгаа юм шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ бүүмэд хин бослог гаргасан нэг бомжийн удам байх юм байна. Тэр ер нь бол айгу тийм англичуудын бас дургуутсах нь бол тийм амар. Тэ чиний хааны удмыг чи бүүмэд одоо бид нар нөгөө нэг Бодровын Монгол кинон дэр эзааны хөвүүдийг аваачаад нэг тангад бодлолтаачны хүүхэд болгоос бөөнөрөө боож өгдөг үсттэй тийм уур үрээд дөрвөлөө өөр хүний хүүхэд болох шахдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд Английн хааны удмыг хэлчихлээр бас л муухай юм болно шүү дээ энэ чинь. Софи Марсо бол бүглүүд нь түүхийн тэр чигтэн гутагаа хийчихлаа шүү дээ. Тэг хаан чинь хонцын хүүхэд боллоо шүү дээ. Айгу муухай юм болж байгаа байхгүй. Тэгвэл энэ ч яхав энэ чинь тэгээд олоог л дээ Стюардынхан тэгээд Винзерийнхэн бол жоохон өөр. Яг одоогийн хаанд нөлөөлөхгүй баг. Тэгвэл Чингис хаан бол хонцын хүүхэд байсан гिचглэр бас л муухай мессеж болно л доо. Тийм ээ. За өнөөдрийн кино шүүмжтэй айхтар сайхан шүүмжлээ. Одоо шүүмжин дээр л гаргахгүй, хэнийг ч гаргахгүй болж байна канаа шүүмж. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая үзэгчтэй. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm